Одмондөр сугаас та бүхнийхээ амрыг ирэн мэдчилж байна. Археологийн нууцуд нэвтрүүлэг маань та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. За энэ дугаарыг хамтран ажиллагчаар UB Rise амттай сонголт Улаанбаатар гурал компани болон худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах On Time технологиос эвэнтгэж ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV Одмондөр радио 107 83.3 гэсэн хост төлгөөнөөр та бүхэндээ хүрдэг. За студид Америк сургуулийн түүхийн багш Марат хаан хөтлөгч Уран Чимэг хоёр ажиллаж байна. За өнөөдөр бидний ярилцах сэдэв бол Перугийн ариун дагшин нууцлаг хот Карл хотын тухай ярина. За Перу улсын одоо нийт газар нутгийн 70% нь Андын уул, за 15% нь Атакамагийн цөл байдаг. За харин 15% нь Амазоны ширэнгэн ой хосолсон одоо ийм үзэсгэлэнт газар нутагтай ийм газар байдаг. За нэмхэн дэлхийн хамгийн олон буюу одоо Чави, Моче, Наска, Хуари, Инка гэх мэт 7-8 том соёлын давхраг нэг улсад орших нь дэлхийд маш ховор одоо ийм зүйл юм байна. Тэгээ өнөөдөр үүний нэг болох одоо Карл хотын тухай Марат багш маань бидэнд ярьж өгнө. Өдрийн мэнд төргий багш. За өдрийн мэнд төргий баярлаа. За тэгээ Андын өрөөний сүрлэг улсын дунд оршдог Перу улс бол зөвхөн байгалийн онцлог тий байгалийн үзэсгэлэнгээрээ бос эртний соёл иргэншлийн өв соёлын дурсгалаараач гайхагддаг. Тийм болохоор хоёул одоо 17 дугаар хийж байхад тий хэд хэдэн удаа Перу улсын тухай дурддагдаад байна тий. 15 дугаар зууны үед бол инкүүдийн барьсан өрмөц сонин нууцлах хот Мачу Пикчугээс гадна Перуд эртний иргэншлийн төв ариун дагшин өөр нэг хот бас байгаад байгаа. За нэгэн цагт далайн ёрол байсан элсэн цүлд элсэн манхнуудын дунд хамгийн эртний метрополис хотын нэг нь бол энэ нутагт сүндэрлэж байсан. Номхон далайн эргээс Андын нуруу хүртэл цэлих уудам хөндийд одоогоор 5000 шахам жилийн өмнө оршин тогтнож байсан тэр хотын тойр өдгөө Америкийн эртний иргэншлээс хамгийн сайн хадгалагдсан үлдсэн соёлын өвд тооцогдож байгаа байхгүй. За нийтийн тооллын өмнө 2600 оны орчим үүсэж цэцгэлсэнтэй энэ хот бол яг саяхны хүртэлх буюу 1940-од оны сүүлч хүртэл хүн төрлөختөн мэдээчгүй явсан. Ийм л ариун тэ дагшин ийм хот байгаа байхгүй. За хамгийн эртний метрополис гэгддэг Карлын тухай бол бид яг өнөөдөр ярих гэж байна. Тэгээ өнөөгийн Перу улсын төв хэсэгт нийслэл хот Лемагаас хойд зүгт 150 км зайд орших Супе голын хүндийд байсан Карл хот Норд Чеко хэмээх соёл иргэншлийн төв байсан. За Карл зөвхөн хүн амын ам те олноороо төвлөрсөн газар төдийгүй ер нь соёл, эдийн засаг, улс төр, урлаг, шашин те энэ бүх үйл ажиллагаа төвлөрсөн бүс нутгийнхаа аж амьдралыг зангидсан нийгмийн давхарганд тодорхой ялгарсан төвлөрсөн удирдлага, нарийн зохион байгуулалт, цогц соёлыг бүтээж чадсан гэдэг утгаараа Карл бол хамгийн анхны метрополис байсан юм а гэж үздэг. За мөн Месо Америк буюу одоогийн Төв Америкийн нутагдах те Мексикийн буланд 3500 жилийн тэртээ үүссэн олимпикуудын иргэшлээс бүр 1500 жилийн өмнө оршинч тогтож байсан гэдэг утгаараа түүхэнд онцгой ач холбогдолтой. Ер нь бол онцгой байр суурийг бас эзэлдэг. За Норд Чикагийн төв ариун дагшин Карл хот далайн эрэг голын хөндөй хээр цөлийн заагт байршилтай. Далайн түвшнээс 350 метрийн өндөрлөгт орших ийм газар мөртлөө нарлаг дулаан уур амьсгалтай. Энэ хот нь бол номхон далайн эргийн загасчдын суйрангаас холгүй оршдог. Тэгээ энэ байршил тариалан эрхлэх боломжтой зэрэгцээ худалдаа наймаа хийгч тохиромжтой байсан яг тухайд. Газар зүй эдийн засгийн хувьд бол давуу боломж олгосон энэ нөхцөл байдал нь Супегийн хүндийд тархан байрлах олон жижиг суйрангуудын нийт 20,000 хүн амын нэгтгсэн их хот болон дэвжин дээшлэх эхлэлийг тавьсан. Карл хот үүсгээс өмнө Супегийн хүндийд хамгийн хөл хөдөлгөөнтэй амьдрал буцалсан газар бол Аспиро хэмээх загасчдын суйран байж байгаа. Далайн эргийн энэхүү суурь нь тухайн үеийн загас агнуур худалдааны төв байсан. Айжмаар ойролцох газарт нь хүмүүс олноороо суурьшиж голын хүндийд хөвөн, шош, хулуу, эрдэн шиш тариалж далайн эргийнхэнтэй загас далайн бүтээгдэхүүнээр ингээ хоорондоо солилцох те худалдаа арилжаа хийх ийм зүйл үүсснээс ахуулаад одоо Карл хот те үүсэж эдийн засаг нь хөгжих гол үндэс суурийг нь тавьд өгсөн. Ахуй амьдралын хэв маягаа дагаад айжмаар ийхүү төвлөрсөн иргэд Карл хэмээх хотын анхны оршин суугчд болцгоос. Нийтийн тооллын өмнөх 2600-аас 2000-ад оны үед онд те хот бол 60 гаруй гадал батай 3000 оршин суугчтай нийгэм нягт бүтцтэй хүчтэй төвлөрсөн эрх мэдэлтэй хот болсон. Хотынхны зарим нь бол зааг сагнаж далайн бүтээгдэхүүнээ борлуулж нөгөө хэсэг нь тариа ногоо хөвөн тарьж зарим нь худалдаа наймаа эрхэлдэг. Хотын шашин шүтлгээ түшгэлсэн төр захирах
бөгөөд элитүүд буюу эрх мэдлнүүд энгийн иргэд гэсэн хэсгээс нийгэм нь бүрддэг. Ер нь аль ч хотын нийгэм бол дандаа л нэг язгууртны хэсэг те энгийн ард гэсэн хэсгээс бүрддэг байгаа. За нийгмийн анги давхарга өөрийн гүйцэтгэх үүрэг эзлэх байр суурьаараа ялгаатаач хатуу ширүүн тэмцэлгүй эв найрамдалтай амьдарч байсан гэж судлаачид таамагладаг. Хамгийн гол нь эв нэгдэл гэдэг зүйл маш чухал байсан. Эртний бүхэл иргэншлийн адил Карл шашин шүтлэг, итгэл бэхжирэл гэдэг бол тун чухал үүрэгтэй байсан. Тэд галын бурхан байгалийн хүчин шүтэж, дахил өргөж, шашны зан үйл хийдэг байсан нь өнөө хүртэл хадгалагдсан хотын сат суврагуудын тойр, үрэлгийн талбаануудаас харагддаг. Карлийн бараг бүх сууцанд тахилын зориулттай жижиг голомт байсан бөгөөд тэнд бурхтад тахил өргөдөг байсан гэж. За бурхтад тахил өргөдөг гэдэг зүйлийг манай орноо яг юу гэж ойлгодог вэ лээ? Яг өнөөгийн өнцгөөс харахад нэг ямар нэг зүйлээр амьд ч юм уу те амтан малаадгаас бүр зарим нь бүр хүнээрч үйдэг юм уу тахил өргөдөг гэдэг учраас ер нь одоо тахилын газар байгаа л бол тэнд одоо нөгөө одоо бурхан шүтлийн газар байхгүй байх гэж бол байдгүй юм байна те. За хоёрдугаар тэгвэл одоо энэ цагийн одоо энэ соёл бидний энэ сэтгүүтээс харьцуулж болохгүй учраас үнийг бас одоо хит нөгөө нэг сэрдгийх гэх юм уу те тийм мэдрэмжгүй одоо тухайн цаг үеийн нөхцөл байдлыг одоо ил тод харуулж байгаа юм үйл явдал юм да. Тий, би бас нэг зүйлийг агуулсаа санаад байдаг байхгүй. Би нэг багада Библи уншиж байхад 10 жилийн хүүхэд байхдаа Библи уншиж байхад Библиэл дээр хэнийг үлээдэ ямар ч нэг нөгөө бурхан хүүгээрээ тахил өргөх гэж тэгдэг шүү дээ тий. Тэгэл нөгөөтг чинь яг үнэндээ нөгөө бурхандаа үнэнч байсан учраас хүүгээр яг тахил өргөх гол нөгөө тахилын ширээн дээр ингэжсэн чинь бурхан гинт хэлээд үгүй хажуу чинь ямаа ойлно хон тий гээ уйчихсан байгаа. Наатахаараа тахил өргөө гэд яг нөгөө бурхан үнэн ч үгүй юу гэдгийг нь тэр Библиэл дээр шалгаад байна шүү дээ. Яг энтэй адилхан ер нь альч шашны зан үйлдэлтэй тахил өргөх гэдэг зүйл эртээр үеэс бас байгаадсан байгаа байхгүй. За гал тахил өргөхөд өштэй та ингээд зориулсан олон жижиг хүний дүртэй шавар бяцхан баримл энэ хотод ингээд хожим ингээд олноороо олдсон байдаг. Мөн хотын зүрхэн хэсэгт нь төв тахилгын байгууламж байсан бөгөөд тэнд гал үргэлж асаалтаа байх ёстой тул агаарыг тогтмол дамжуулах нарийн одоо ийм механизм те ийм суйрлуулсан байсан. Энэ гол талбайг галыг хамгаалахын тулд өвөнийг тойруулан дөрвөн давхар хаантай задгаа ийм театр маягийн байгууламж барьсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөгөө сэтгэж байгаа сэтгхүүн өөр амар янз юм байгаа шүү дээ. За Карлч тухайн үеийн бусад иргэншилтэд харьцуулахад баяр наадам цэнгэн их хийдэг байсан нь хожим тэндээс олсон археологийн дурсгалуудаас харагддаг. 5000 жилийн өмнөх те цэнгэн наадам баяр наадмыг агиух хийдэг байсан гэдэг нь харагдаж байна гэж. Тэгэхээр энэ бол өөрөө бол нэлээд сайхан тайван хот байсан гэдэг нь харагдаад байгаа юм тий. За амьдрын суугаа нутаг ус нь хэдийн нарлаг дулааханч бороо ховор тул Карлчууд хотоо усаар хангах сувг шуудууд татаж тариалангийн талбайгаа услах систем байгуулж хүнс усны гачигдлаас сэргийлдэг байсан. Карл хотын гол хэсэг нь хөндийн дээд доод гэсэн тустай хэсэгт хуваагдсан. Олон нийтэд зориулсан талбай, задгаа театрын сүмтэй, пирамид буюу сат суургатай байж байгаа. Тэгээ Карлийн төрөөс харах юм бол хотын дээд хэсэгт элитүүд буюу эрх мэдлэлтнүүд, захирагч нар, шашны удирдагчид, угсаа гарвал дээгүр хүмүүс оршин суудаг. За тэгтэл яг харин доод хэсэгт нь болохоор ажилчид, тариачид, загчид зэрэг энгийн ард иргэд амьдардаг. За энийг яаж мэдээд байгаа юм бэ гэхлээр Карлийн элитүүд те одоо ингээд барилга барих, ард иргэдэд удирдан зохион байгуулах, хүнсний нөөцийг одоо хянах, хотыг сэргээх, хамгаалах, мөн шашны ёслол болон олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах үүрэг хүлээдэг байсан. За Карлийн эдийн засгийг одоо хөтлөгч гол хүч нь бол зах сагнуур. Газар тариалан худалдаа харилцаа байсан те. За тэгэхээр тэнд экватор, Андын нуруу, Амазоноос ч бараа будаг, ургамал, үнэртэн зэргийг авч далайн бүтээгдэхүүн үр тариа бас нийлүүлдэг байсан. Сонирхолтой нь Карл хот өнөө хүртэл үргэлжилж байгаа түүх археологийн судалгаагаар хотод цэрэг айран байсан гэх ямар ч баримт одоо хүртэл олдохгүй. За энэ одоо хүртэл олдохгүй байгаатай нь холбоотойгоор Карл хотод ямар нэгэн байдлаар дайн тулаан бол ерөөсөө огт болж байгаагүй тий. Тайван хот гэж яриад байгаа байхгүй. За тэгэхээр энэ бол яаж суурьсан бэ гэдэг зүйл бол одоо нөө бусад хотуудтайгаа яг л адилхан тий ер нь цаг уурын өөрчлөлт тий ган гачиг эсвэл одоо хоол хүнсний хомсдол тий нөөцийн одоо ингээд хомсдлоос болоод хот эзгүүрсэн гэж одоо
орчин үеийн түүхчид үзээд байгаа юм. Судлаачд бас. Газар нутгийн хувьд бол нөгөө дэлхийн хамгийн одоо хуурай уур амьсгалтай нөгөө Атакамагийн цөл гэдэг байгаа тий. Одоо тийм учраас бас магадгүй тийм аюул тулгарсан байх магадaltaй. Гэхдээ нөгөө Амазоны ширэнгэн ой гэдэг энэ жирөөсөө юм байгалийн байж болох одоо маш олон юм habitat гэдэг тий. Тийм зүйл бол ингээд байгаа юм байна л та. Гэхдээ энэ хэсэг нь бол хатуу одоо хуурай ширүүн байсан гэж байна. Гэхдээ нөгөө загасчд байсан гэхэлэр те бас ингээд за хажууд нь ямар ч гэсэн гол мөрөн байгаа юм байна гэд төсөөлсөн санта. За Карл хотын талаарх орчин үеийн ойлголт те хүн төрөлхтөн хизээнээс яг мэдэж эхэлсэн бэ гэдэг зүйл харагдаж эхэлж байгаа. За энэ бол бас л нөгөө 1905 оноос ихтэй. За 1905 он буюу 20 дугаар зууны ихэнх гэдэг бол археологийн шинжилгээ ухааны салбарт ер нь бүх шинжилгээ ухааны салбарт нэлээд өсрөнгөө хөгжилтүүдийг авчирсан. За энэ археологч гэсэн адилхан байгаа байхгүй. За тэгээ тухайн үед Германы археологч Фридрих Макс Ойли гэдэг хүнтэй хотын төвөөс 23 км-ийн зайд орших Аспироос хорин судалгаа хийжсэн. За Карлын тухайн анхны таамаглалыг тэр хүн дэвшүүлж ирсэн байгаа байхгүй. За хожим 1937 онд мөн л Аспирод малтлах хийж байсан судлаач Перугийн археологийн эцэг гэгддэг археологч Хулио Тайл Карлын тойрог олж үзнээрээ одоо ингээд тэмдэглэсэн байна. За ингэснээр бол одоо шинжилгээ ухаанд хамгийн анх танигдж эхэлсэн байна тий. Харин томоохон судалгаа албан ёсны нээлтийг бол 1949 онд Америк аялагч Пол Косок гэдэг тий хүн болон археологч Ричард Шидл нар ингээ хийсэн байна. Тэд Сүп хоолын голын одоо хойд орчимд судалгаа хийгээд хийсэн одоо ингээ судалгааныхаа үр дүндээ эсэн дарагдсан хотын тойрыг олж хэдэн мянган жилийн турш мартагдсан эртний иргэншлийг нээх тавьсан байгаа байхгүй. За тэгэхээр одоо энэ бол яг 20 дугаар зуунд төр 1905 оноос эхлээд 1949 он хүртэлх энэ судалгааны үйл явцын үр дүнд Карл хот гэдэг зүйл бий болж байгаа гэдэг зүйл. За хоёул хамтран ажиллагчаа танилцуулгаа. За тэгээ нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар UB Rice амттай сонголт гэх манайхан бас хэдийний мэддэг болсон байх. Улаанбаатар гурил одоо компани те олон жилийн туршлагатай компани оруулж ирдэг ийм амттай сайхан будаа байгаа. Тэгээд UB Rice-ийн будаа нь дэлхийн хамгийн том хар хөрсний 3 бүс нутгийн нэг болох. За бүгд найран дахиад ардуулсан хөөлн жамуужийн тэгш талд ургаж жилд одоо нэг л удаа ургацаа ингэж хурааж авдаг hybrid сортын будаа гэдгээрээ дэлхийд алтартай байдаг юм байна. Тэгээд бүгд найран дахиад ардуулсан хөөлн жамууж нь болохоор шимт хичээлээр баялаг хөрстэй цэнгэг бус за бас хамгийн нэг гол зүйл бол агаарын бохирдлгүй бүс одоо гэсэн ийм сайн чанарын будааг тарьж ургуулах гол 3 хүчин зүйл дээрх бүгд энэ хойлон жамуужид цогцолсон байдаг. За дээрх бүс нутагт ургасан тариа нь шимт хичээлээр баялаг болохоор дээд зэргийн органик хүнсийг үйлдвэрлэн дэлхийд экспортлохоор юм алдартай. За одоо юм том ширхэгтэй те амттай одоо агшаагаад гаргаад ирэхэд хүртэл ингээд чанар нь харагддаг. Тэгээ Ruby Rice брендийн цагаан будаа нь энэ hybrid сортын олон улсын ISO 22000, ISO 9000 гэсэн стандартыг хангасан дээд зэрэглэх бөгөөд бусад бутаатай харьцуулахад бол нөгөө байгалийн үнэртэй B1, B2, кальц, минерал, эрдэс бодисоор баялаг 100% органик одоо нэмэлт бодисоор бордоогүй бүтээгдэхүүн юм аа. Тэгээд нөгөө будаанд маш их ач холбогдол өгдөг нөгөө хүмүүс байдаг те. Ингээд агшихтай юм байна. Одоо те наалтамхай чанар гэдэг юм уу энэ зэргийг бол та бүхэн маань UB Rice будаанаас ингэж мэдрэх боломжтой. E-Mart, Номин, Сансар, Наран супермаркет, Walmart, M-Mart, өөр зэрэг одоо гэрийн гадаа байдаг бүхэл одоо дэлгүүрүүдэд зах худалдааны төвүүд дээр худалдаалагдж байгаа. Тэгээ UB Rice гэдэг Facebook хуудасаар нороод та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Мөнгөртэй хөргүүлэн аваарай. Ингээд нэвтрүүлгийн маань ивент гэж археологийн гайхалтай дэлхийн 50 одоо гайхалтай археологийн таниулж байгаа нэвтрүүлгийн маань ивент гэж хамтарч ажиллаж байгаа. Улаанбаатар гурлынхаа хамт олонд их баярлалаа. За баярлалаа, маш их баярлалаа. За анхны малтлах судалгаа тий. За энэ анхны малтлах судалгаа гэдэг бол маш үр дүнтэй тий ингэ чухал зүйлс байхгүй юу. Тэгэхээр ингээ хамгийн анхны барилгаас чинь хоц өрнгийн малтлах судалгаа хийхэд чинь анхны малтлах судалгаа яг юуг илэрхийлэх вэ гэдгийг би маш сайн ойлгоод байна л та. Би чинь хар орон хот, Чиндэлгоон балгас, Талын улаан хэрэм гэд эдгэр хотуудад ингээ малтлах судалгаанд оролцож исэн болохоор бас айгүй гоё айтайхан байхгүй юу. За жишээ нь булш оршуулга байлаа гэж үү тий. Яг би булш оршуулга гэдэг бол яг тэр одоо юуг ингээ хөөж явсаар агаад одоо тухайн нөх одоо яг хаана байгаа вэ гэдгийг бид нар археологч өөрсдөө мэдж байгаа шүү дээ. Тэгээ яг ингээд оршуулгын зан үйлийн дагуу юм тавьдаг байсан бол хотын малтлах судалгаач өөр айгүй сонирхолтой байхгүй юу. Яагаад гэвэл энд дороос яг юу гарч ирэх болов гэдэг зүйл байгаа даа. За тэгээ хотын малтлахаас хамгийн одоо ингээд гой зүйл бол
хог олох байхгүй. Хогийн цэг олох. Хогийн цэг олох юм бол тэндээс нээлт хийсэнтэй ялгаагүй тэр ард түмнийг бүгдийг мэдэж болохоор байхгүй. За тэгээд энэ хамгийн анхны малчлагаар бол мэдээж байшингуудын тойр те тахилын талбай болон ингээд өөр одоо ингээд суурнууд олсон бөгөөд хотын зохион байгуулалт ерөнхий бүтцийн тухай барагцаалан тэмдэглэж үлдсэн байна. За хожим 1975 онд бол Перугийн уран барилгач Карлос Уильямс судалгаа хийж хотын барилгуудын хэв маяг хийц зохион байгуулалтын талаар нийтлэл хэвлүүлсэн нь энэ хотын тухай орчин цагийнхны одоо ингээд төсөөллийг баяжуулахад чамгүй их хувь нэмэр оруулсан гэж үзэж байгаа юм. За эртний ийм том хотын нарийн зохион байгуулалт төлөвлөлт яг ямар байсан бэ гэдг нь өөрөө ирэхгүй анхаарал татж байгаа юм. Дээр дүрслэнчлэн Карл бол дээд ба доод гэсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа тийм. Хотын дээд хэсэгт бол их пирамид, төв пирамид зэрэг 6 томоохон цогцлбор болон элит аврахны байр суурь, одоо байр сууцнууд байрлаж байгаа. За өөрөөр хэлбэл хотын захиргаа шашны төвөнд тэндэ байгаа гэсэн үг байгаа байхгүй юу? Ер нь бол баячуудаа зориулсан гэдэг зүйлийг хэлээд байна тийм. За хотын дээд хэсгийн хамгийн том нөлөө бүхий байгууламж нь гол сүм буюу энэ Темпло Майор гэдэг. За энэ Темпло Майор гэдэг нь болохоор 150 м урт, 110 м өргөнтэй, 28 м хүрэх өндөр энэхүү цогцлборт ёслол үйлдэхээс гадна олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахад ашиглаж байсан. Энд Карлийн элитүүд буюу хотын захирагч шашны эрх мэдлэлтнүүд голдуу нэвтэрдэг байсан гэж таамагладаг. За гол сүмийн хажууд байрлах төв пирамид гэдэг зүйл бий. За хотын дээд хэсгийн хоёр дахь том байгууламж нь энэ бөгөөд энд мөн л урлаг шашны арга хэмжээ зохиодог байсан. Харин агуулах, пирамиданд барилгын чулуу хадгалах, боловсруулах зориулалттай байгууламж байж магадгүй бөгөөд ойролцоох пирамидыг барих чулуу зөөврлөн хадгалах зориулалттай байсан гэж судлаачид үзээд байгаа юм. За дээд хэсгийн бусад пирамид буюу бага пирамид, галерейн пирамид, Хуанкагийн пирамид гэдгийн бүтэц энэ хэмжээний хувьд харьцангуй жижиг боловч мөн л шашин шүтлэг, нийтийн арга хэмжээний төв эсвэл удирдлагын зориулалттай цогцлборууд байсан гэж. Тухайлбал галерейн пирамид нь урт нарийн хонглуудтай бөгөөд нар сарны хөдөлгөөнийг тэмдэглэдэг цаг тооллын төв байсан гэх таамаг бий. За Хуанкагийн пирамидын урт талбайд өндөр чулуун баг нь буюу Хуанка байсан. Энэ баг нь бол тэнгэр, газар, хүн гурвыг холбодог шашны зан үйлийн тэмдэг байсан гэж үздэг. Хотын төв хэсэгт бол амфитеатр буюу задгаа театр сүм бий бас. Дугуй хэлбэрийн энэ сүм олон нийтийн хөгжим, бүжиг хийдэг, баяр цэнгэлийн гол ёслолын үйлддэг газар нь болж таарад байгаа. Хотын хоёр хэсэгт нь өөр өөр давхаргын амьдардаг байсныг түрүү хэлсэн Тэгэхээр энэ бол мэдээж яаж мэдсэн бэ гэдэг зүйл гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол хэд хэдэн янзаар л мэдж байгаа юм л да. Жишээ нь саяны миний ярьснаар нөгөө хог олох гэдэг зүйл чинь одоо жинхэнэ мэдээлэл өгж байгаа гэсэн үг байхгүй. Хотын дээд доод хэсгээс олдсон хоол хүнсний үлдэгдэл гэдэг зүйл байна. За тэгэхээр тэр үлдэгдэл гэдэг зүйлээс яг юу олдсон бэ? Дээд хэсгээс нь юу олдсон? Доод хэсгээс нь юу олдсон? Энэ хоёрын хооронд нь харьцуулах юм бол хэн нь юу хэрэглэх юм гэдэг нь тодорхой харагдаж байгаа байхгүй. За тухайлбал дээд хэсгээс нь амтд жимс, ногоо, амьтны яс зэрэг тансаг хүнсний үлдэгдэл олддог бол доод хэсгээс загасны яс, шош, хулуу зэрэг илүү ингээд борг хүнс иддэг байсны уул мөрөх гэж байгаа байхгүй. Илэрдэг байсан гэж. За борг гэдэг үгийг бол манайхан бүгд ойлгож байгаа шүү дээ Одоо ялангуяа 1990 оноос өмнө чинь бид нар чинь нэг талах маасал сахартай идэхэд хамгийн тансаг хөдрийн хоол хөдрийн ийм зүйл байлаа шүү дээ. Тэр ч бас холоо молоог гоё нарийн нохолцсон байх шүү. Гэхдээ тэнд нь өргөн дэлгэр байсан баг. Тий, өргөн дэлгэр тэнд яг үнэ тэнд нь хамгийн өргөн дэлгэр болчихж байгаа байхгүй юу? Загас. Тий, загас эднүс нь. Тэрнээс биш одоо бид нар бодохдоо бол загас ямар гоё дада загас идэл те. Ямар гоё юм бэ гэж бодож байгаа. Янз янзаар шарж идэндээ гэдэг ч юм уу ийм маягаар бодож идэг. Гэтэл энд нөр байнгын хэрэглээ учраас яг л болчихж байгаа байхгүй юу? За мөн дээд хэсгийн барилга орон сууцнууд олон тасалгаа өрөөтөө нэлээд цогцлбор бүтцтэй байсан бол доод хэсгийн орон сууцнууд нь нэг өрөөтөө олон зориултаар ашиглагдах энгийн барилгууд байсан байгаа байхгүй. Карлийн тухай ингээд орчин үеийн ойлголтууд мэдээллийг нэгтгэн судалсан хүний тухай би ингээд нэг онцлон дурдээ. Энэ бол 1980-ад оноос хойш Карлыг судалж буй Перугийн археологч Руч Шади гэдэг хүн. За түүний хийсэн нарийн судалгаа маллагын үр дүнд Карл хот бол архитектур, соёлын цараагаараа дэлхийн нийтэд ил тод болж Америк твийн хамгийн эртний хот хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн. Ручати бол соёлист Перуд
төрж өссөн бага наснаасаа одоо ингээд түүх археологийн соёлын ингээд сонирхолтой нэгэн байсан. Тэрээр их сургуулаа төгсөөд археологийн чиглэлээр мэргэжил дэвшлүүлж эртний соёл, нийгмийн хөгжил төвлөрсөн судалгаагаар дагнсан бөгөөд 1980-аас 1990-ад оноос тэрээр Карлыг судалсан. Ингэж тэр Карл хотыг бүрэн хэмжээгээр нь судлах, энэ хотын бүтцийг наривчлан зураглал, одоо иргэдийн өдөр тутмынх нь амьдрал, нийгмийн зохион байгуулалт, шашин шүтлэг, эдийн засгийг тодорхой болгох нүсэр заналд хүл тавьж орсон байгаа юм. За хот суурин судлан гэдэг бол өөр амаргүй ажил. Энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо би сая ингээ 1990 он гэж ярьлаа. 1905 он гэхээр энэ хоёрын хооронд 85 жилийн хугацаанд Карл хотыг судалж байгаа юм байна. За Карл хотын судалгаа за одоо ингээ 85 жил одоодоо харьцуулах юм бол 120 жил болчлоо. Гэтэл Карл хотын судалгаа дуусаагүй л байна. Яг энтэй адилхан Монголд ч гэсэн хот суурины судалгаа дуусаагүй тий. Эсвэл тэр эртний Грек Ромын ч юм уу хотууд дуусаагүй. Ингээл явна. Яагаад вэ гэхээр хот суурины судалгаа өөрөө тэр хот хэдэн зуун жилийн хугацаанд барьж байгуулсан тий нүсэр том олон хүн амьдардаг байсан. Энийг археологийн судалгаагаар нэг матлахаар нэг доор нь илрүүлчих ямар ч боломж байхгүй. Одоо хар хорин хотын жишээгээр аваад ярихад бол хар хорин хот бол нийт талбайхаа нэг хэсгэн газар судалгаа хийсэн бөгөөд тэр судалгааных нь үр дүн нь ингээд илүү дэлгэрэнгүй гарч ирж байна. Яг л энтэй адилхан. Гэтэл нэг археологч хүний тэгээд нэг насаараа судлаад нэг хотыг тэр чигээр нь ард нь гарна гэдэг бол байж болохгүй. Хэдэн зуун жил дараалж судлана гэсэн үг байхгүй. За түүний судалгааны одоо арга барил, нарийн системтэй олон талбарт суурилсан гэдгээрээ ингээд онцлог байсан. Олон жилийн судалгааны дүнд тэр хотын зохион байгуулалтыг ерөнхий зургийг нь гаргаж, дээд ба доод хэсгийг нь нээснээр тухайн үеийн нийгмийн бүтэц, стратеги, анги давхаргын ойлголтуудыг илүү тодорхой болгосон. Цаашлаад хотод олдсон пирамид, сүмийн туур, байр сууцнуудыг нэг бүрчлэн судалж, барилга байгууламж тус бүрийн үүрэг, шашны зан үйлийг илүү нарийн таамаглаж чадсан. Түүний энэ өсвөр судалгааны үр дүн Карл хот нь Америк тивийн хамгийн эртний хот. 4-өөс 4600 жилийн настай гэдгээр дэлхийн нийтэд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд Перугийн эртний соёл анхны хотын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн болох нь батлагдж байгаа. За Карл хотоос олдсон чухал түүхэн олдурууд ч түүний судалгааны үр дүн. Тухайлбал Кепу хэмээх занглаад бичгийн эртний хувилбар юм. За инкүүдийн үед ямар нэгэн зүйлийг тоолохдоо утас эд зүйлийг зангидан үлдээдэг байсан нь систем Карлын үед одоо хэдий ашиглагдаж байсныг тэрээр нээсэн байгаа юм. Тий. Хэдийгээр үүнийг жинхэнэ Кепу мөн эсрэг талаар судлаачид өнөг хүртэл маргалддаг. Гэсэн хэдий боловч энэхүү систем нь Карлчууд хэдэн мянган жилийн өмнө бичиг үсгтээ дүүх, тооллого, тэмдэглэгээний систем ашиглаж байсныг нь илтгэж байгаа байхгүй юу. За энэ Кему бичиг гэдэг чинь одоо юу яагаад штэ. Энэ нууц бичиг байгаад шүү дээ. Гэтэл энд чинь одоо нэг өсний сүлжээ гэдэг ч юм утас сүлжих энэнгээр бас нэг ярддаг гэдэг зүйл байгаад шүү дээ. Монголчууд бас байдаг шүү дээ тийм. Хамгийн сүүлд кинонд нэг гараад ирсэн байсан тийм. Амраахан кинонд ирсэн. Тий, гойлон гой гэдэг нэг дуу гараад идэг. Аха, яг үнэ. Тий. Тэр кинонд чинь нэг нууцаар ингээ бичиг үлдээд байгаа гэдэг тий. Тэр чинь яг л дээхэн үед хүүхдийн өсийг шүлжихтэй хүртэл нэг аль нэг өсөө өнөрлүүлээд гэдэг өсөө өнөрлүүлэхдээ тэр сүлжээсийн уншингуудаа наа хүн чинь тагнуул гэдэг ч юм уу тий. Гэх мэтлэнгээр ингээ нууцудаа ингээ зарладаг мэддэг. Иймэрхүү зүйлүүд байсан гэж ярьдаг. Тэгт яг ингээ судалгаа бол бас хэцүү тий. За Карлос олдсон бас нэгэн сонирхолтой олдор бол хөгжмийн зэмсгүүд. Шохоо ясаар хийсэн 32 ширхэг шилб, амтны ясаар хийсэн эвэр бүрээтэй төстөө зэмсгүүд нь Карлчууд дуу дуртай, тэ найр цэнгэн хийдэг байсны баталгаа юм аа. Мөн Карл хийсэн баталгаар пирамид, сүм барихтаа ашигладаг байсан томоохон сүлжмэл уутнууд мөн олцсон. Эдгээр уутнууд нь чулууг нэг газраас тэ нөгөө газар руу тээвэрлэх зорилттой байсан бөгөөд тэдгээрийн хэмжээ нь том, чанар нь маш бат бүх нарийн сүлжээстэй байсан учраас хотынхны уур ухааныг нь одоо гэлтгэж байгаа. Карлос мөн хүүхдийн буснаас нь чулуун шигтгэе бүхий эмэг, гоёл чимэглэл олцсон. Хотын оршин суугчид хүн оршуулгахдаа эд үлгийн зүйл чимэглэл хийж, ёслол үйлдэн оршуулдаг байсан нь энэ нь одоо ингээ илэрхий харагдаж байгаа. За энэ эрдэмтний судалгаа олсон олдурууд Карлын түүхийг ерөөсөө Месоамерикийн иргэншлийн түүхийг дахин шинээр ойлгоход хувь нэмрээ оруулсан ийм судалгааны том бүтээл болсон байгаа.
Тийм сүлжмэл сав суулга гэдэг нь бас их онцлог тий. Одоо нэг маш хөнгөн ийм амар зүйл байдаг. Монголын одоо археологи дээр бас яг тийм сүлжмэл сав суулга гэдэг нэг геологийн одоо байж байгаа орчин нөхцөл өв сургамал гэдэг юм тий. Тийм зүйлээсээ шалтгаалаад бас өөр ах шиг байна. Сонирхолтой юм аа. За хоёулаа нэвтрүүлгийн хоёр дахь хамтран ажиллаж хэмжээлээд өргөжлүүлье. Худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах on time технологи нэвтрүүлгийн манай ивент тэтгэн ажиллаж байна. Тэгэхээр одоо яг одоо сонсож байгаа бас хүн болгоны on time технологитой тий ямар нэг байдлаар өөрийн одоо тийм мдээгүй байдлаар ч юм уу гэж холбогдож байгаа. Ямар учиртай вэ гэхээр за on time нь хүнсний дэлгүүр худалдаа эрхлэгчдэд зориулсан энэ кассing програм, кассing тоног төхөөрөмж мөн банктай хамтран шимтгэл багтай банкны карт уншигч эргэлтийн хөрөнгийн зээлийг онлайнаар олох үйлчлэгийг үзүүлдэг ийм газар юм аа. Тэгэхээр on time-ийн гол онцлог нь хэрэглэгчдийнхээ өдөр тутмын үйл ажиллагааг нарийн судалж тэдний хэрэгцээнд бүрэн нийцсэн бүтээгдэхүүн үйлчлэгийг санал болгодгоороо бусдаас ялгардаг. За on time-ийн програмыг Монгол орон даяар байдаг 6 бол 8 нэрийн хүнсний дэлгүүрүүдийн 50% нь буюу одоо 2 дэлгүүр тутмын нэгт нь ингэж ашиглаж яадаг. Одоо ийм инновацлог үйлчлэгээр ийм давуу ийм газар байгаа даа л та. За тэгээд on time-ыг сүүлийн 6 сар хэрэгжилж байгаа бол 100 хүртэлх сая төгрөгийн зээлийг ямар ч материал бүрдүүлэхгүй банкнд очихгүйгээр байгаа газараасаа M-Business аппликейшнаар авах боломжтой. Тэгээд эднийх тэр 6 сарын бүх мэдээлэл нь одоо өөрсдөө ингэж хадгалагдж байдаг юм уу те. Ийм ухаалаг систем учраас таныг ямар нэгэн бичиг баримтыг бүрдүүлэхгүй юм даваа талыг олгож байна. Бичиг баримт бүрдүүлээ зээл хөөцөлтөй явна гэдэг бол өөрөө бас те тун ийм яригтай асуудлыг бас дагуулж яадаг. За энэ аппликейшнаасаа шимтгэл багтай банкны карт уншигчаа захиалж байгаа газараа хөргүүлж авах ийм боломжтой байна. Та харах on time кассing програмыг хэрэглэж болж амжаагүй бол on time гэсэн Facebook одоо хуудас руу чат хүчээд холбогдоход л хангалттай юм байна. Тэгээд Хаягн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хараа Central Tower гэдэг байгаа тий талбайн зүүн талд Central Tower-ын 708 тот дээр ирээд та бүхэн уулзаад илүү дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. Мөн 77 77 34 44 гэсэн утсаар холбогдоод эднийхээс лавлах зүйлээ тодруулж болох нэ. За ингээд одоо ийм гоё инновацлог технологиг нэвтрүүлж ажиллаж байгаа on time-ийнхаа хамт олонд амжилт хүсье. Их баярлалаа. За баярлалаа. За Месо Америкийн хамгийн эртний иргэншил гэдэж байсан тий Олимпиадаас 1500 жилийн өмнө Карлчууд оршин тогтнож байсан гэдэг нь бол хамгийн том баталгаа болж байгаа тий. За нөгөө талаас Карл бол өөрийн гэсэн бүтцтэй зохион байгуулалттай нийтийн орон одоо зайтай засаглалтай буюу орчин үеийнхээр бол метрополис хот байсан гэдгийг тэр баталсан байна. За одоогоос 4600 жилийн өмнө энэ хотынхан дайн тулаангүй инх тайван бие биенээ хөнөөхсөн гэх ул мөргүй амьдарч байсан гэсэн нь сонирхолтой хамаг байгаа даа байхгүй. Тэгэхээр түүний одоо судалгаанд одоо яг үндэслэж ийм үр дүн төрж байгаа. Бас эртний Карл хүмүүсээс мэдээлэл бичиж тэмдэглэдэг хөгжим дардаг те баярлан нааддаг байсныг эдгээр олдрууд нь бас батлаад байгаа. Он удаан жил инх тайван оршисон Карлыг ариун дагшин газар гэж үздэг нь үүнтэй холбоотой байгаа. За тэгэд манай нэвтрүүлгийн сэдв чинь өөрөө ариун дагшин Карл хот тийм үстэй. Тэгэхээр энэ угаасаа ямар ч дайнталан болж байгаагүй байна гэдгийг тодорхойлгосон. Тийм учраас ариун дагшин хүний цус тэ үнэрлээгүй гэх юм уу гараагүй гэл. За нөгөө талаас Карл хот бол олон жижиг суурингийн төв байсныг батлах баримтууд бий. За тэгээд Норд Чикагогийн иргэншлийн үеийн хэд хэдэн суурингийн төөрөд өдгөө олдоод байгаа. Нийтийн тооллын өмнөх 3000-аас 1800 оны орчимд хөгжиж байсан эдгээр суурингууд эдийн засгийн хувьд өөр өөрийн онцлогтойч бүгд Карлын дор нэгдэн төвлөж байсан. Тухайлбал түрүүнд дурдсан Аспера суурин байна. Тэнгисийн эргийн загасчдын энэхүү суурин нь эртний бомб төгөөд далайн гаралтай бүтээгдэхүүн олборлож худалдаг байсан гол цэг. Мөн Супи голын хүндэд Бандурия гэдэг ийм одоо ингэ суурин байгаа. За энэ суурингийн тойрон бас Карл шиг хид хідэн томоохон пирамид тэгш талбай жижиг орон сууц бүхий цогцлбруудтай. Суурьнд ингээд тариалан эрхэлдэг байсан талбайтай усчуулалтын сувагтай байсан болохоор газар тариалангийн төв байсан гэж үздэг. Бас Хуара болон Бативилса гэдэг ийм одоо жижиг суурингуудын тойрч байгаад байгаа юм. Энэ жижиг суурингууд бол голдуу ингээд худалдаа намаа эрхэлдэг газар байсан гэж судлаачид үзээд байгаа. Тэгэхээр Супи голын одоо хүндийд энэ жижиг суурингууд бүгд Карлын дагуул маягтай одоогоор одоо ингээд одоогийнхоор одоо юу гэж хэлэх юм бэ? Дүүргүүд гэх юм уу да тий дүүргүүд Багнуур дүүрэг, Налайх дүүрэг тий одоо ингээд Төв аймгийн одоо 100 мод гэдэг ч юм уу тий. За иймэрхүү байсан байх магадaltaй гэсэн судлаачид ингээд таамаглаад байгаа байхгүй.
5000 шахам жилийн өмнө Египтийн иргэншил хүчрхэгжиж Хятадын анхны төр тусууд мандаж байх үед ертөнцийн нөгөө захад цэцэглэн хөгжиж хожим нь эзгүүрэн хэдэн мянган жилийн турш элсэн дарагдсан энэ хот өдгөө аялал жуушлал судалгааны том төв болгож хувирсан. За Карл хотын туурийг бол 2009 онд ЮНЕСКОгийн дэлхийн үеийн жагсаалтанд албан ёсоор бүртгэсэн бөгөөд 626 гектар талбайг хамарсан пирамид, тахилын талбай, амфитеатр зэрэг байгууламжуудыг засварлах, сэргээн хамгаалах ажлыг одоо хийж гүйцэтгэж байгаа байхгүй. За эцэст нь Перугийн эртний нэг домог байдаг. За тэр домогт өгүүлснээр өглөөний нарны туяа туссан бүх чулуу алт болдог байсан. Гэвч алт болон хувирсан тэр чулуунд хүн гар хүрхэлийн болол дүрлзэн шатаж алга болдог. Ийм ариун газар нар шүтгчдийн хотыг байгуулсан гэдэг. Зүрхэн хэсэгт нь мөнхөд гал асаатай байдаг. Энэ хотыг бурхад хамгаалах тул зэр зэвсэг, цэрэг арим, хан хэрэм огт хэрэггүй хэмээн үздэг байсан гэж. За гал тахих тайлбартай зэр зэвсэггүй инх тайван хот байсан гэдгээрээ энэ домгийг Карлын тухай гэдгийг нутгийнхан итгэсээр ирсэн гэдэг. Энэ үгээр өнөөдрийн нэвтрүүлгээ жаргая. За баярлалаа гişэ. Тэгээ Перу улс нэг аялал жуулчлалын бас тэгээ томоохон газар тэгээ байгалийн үзэсгэлэнтэй тэгээ үүн дээр нэмээд одоо бас нэг үзэх газрынхаа мэдээллийг авчлаа. Тэгээ Карл хотын талаар амар амгалан хотын талаар мэдээллийг авлаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар UB Rice амттай сонголт Улаанбаатар гурлуулан худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах On-Time технологи эвдэтгэж ажиллаа. Нэвтрүүлэг NTV Одондөр радио 107 83.3 гэсэн хостолгоноор та бүхэндээ хүрэлээ. Үзэж сонссон үзэгч та бүхэндээ их баярлалаа. Дараагийнхаа дугаараар уулзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.